Зочны цаг нэвтрүүлэг. Дэлхийн монголчуудын Angel радио 88.3. Angel радио 88.3 уралдаан дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан айлтгая. Өнөөдрийн маань зочны цаг нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр стандарт хэмжилсэн газрынхантай цувралаар одоо зочны цаг нэвтрүүлэг маань хүрч байгааг манай сонсогчид мэдж байгаа. Тэгэхээр өнөөдрийн маань зочноор стандарт хэмжилсэн газрын хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Баярхүү хүрэлцэн ирсэн байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Танаа радиогийн хамтлаганд бас ажлын дээр ажилласан. Баярлалаа. Тэгэхээр өнөөдөр та хоёр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ гэдэг сэдвээр ярилцах нэ. Тэгэхээр мэдээж хамгийн ихний асуулт ер нь яг хэмжих хэрэгсэл гэж юу юм бэ гэдгээр яриа маань эхлэх байх тийм ээ. Тий. За энэ хэмжих хэрэгсэл ярихаас та бүхэнд бас товчхон боцоод ирсэн мэдээлэл өгөх чухал байна. За эмнэлэг зүйн тухай хууль маань хамгийн сүүлийн одоо 23 найруулгаар 2019 онд батлагдсан байна. За энэ хуулийг батлагдсантай холбогдуулаад эмнэлэг зүйн үйл ажиллагаа даргалт үйл ажиллагаа мөрдөгтэй хэд хэдэн журмууд батлагдсан байдаг. За тэр хууль журман дээр тодорхой заасан байдаг л да. За хэмжил гэдэг маань юу яг ард иргэд аж ахуйн хамгийн ойлгох хэрэгтэй тий. Бид хүүхэд өсөх наснаас эхлээд хүүхэд төрөөд эхлээ яадаг вэ? Хүүхдээ хилэлдэг. Өндрийн үздэг. За хөлөө. За ингээд эндээс хүмүүж хэрэгсэл маань эхэлж байгаа гэсэн үг. Яг тэр хүүхдийг хэмжиж байгаа өндрийн хэмжих хэмжүүрийг л хэмжих хэрэгсэл гэж ярьж байгаа. За тэрийг маань л одоо өмгдөр тийм ээ. Өнөөдөр Улаанбаатарт мөрдөж байгаа төрхийн хэмлэг Баян-Улгийн аймаг, Дорнот аймагт хэрэглэж байгаа ягд адилхан заах хэрэгтэй. Тэрийг л одоо хэмжмийн нэгдмэл байдлыг хангаж ярьж байгаа. Энийг л одоо өнөөдөр национал хэмжүүн газрын хэмжил зүйн газар гэдэг том юм бас том салбар байдаг. За энэ салбартаа одоо өнөөдөр бид нараас улсын хэмжээгээр 100 гаруй одоо тусгаалыг ирэх авсан улсын шалгагч гэдэг хүмүүс маань ажилладаг. За энэ улсын шалгагч маань яадаг юм бэ гэхээр тухайн хэмжих хэрэгслийг одоо гадна байдал үйлчлэгийг нэгээд одоо зөв буруу зааж байгаа хэсгийг шалгадаг юм тий гэдэг гэсэн үг. За бид одоо хүүхд байхаас мэдэн тийм ээ 10 битан 20 битан 1 литрийн битан тий хамгийн сүүлд 40 битан гэдэг. Ингээд монголчууд мараад энэ эмнэлзүүд эхлээс амьдралаар хэрэглээд сураад эхэлсэн байна. За мөн одоо саавж ах トゥ нар маань дээр өвгөжөөс ярьдаг те нэглэн алт 2 унц алт гэдэг ингээд ярьж. Энэ нэгэд үг мөшөөр энэ мал хэмжилчүүд гэж ойлгох хэрэгтэй. Хамгийн одоо ойлгох юм байна. За өнөөдөр одоо улс орны хэмжээнд болон Улаанбаатар суурьсын бүс ихсээд за айл ярих албан нэгжүүд маань одоо бидний хамгийн хэрэглэгддэг маань гэрт маань одоо ямар хэмжих хэрэгсэл байна гэдгийг бид их мэддэг. За ер нь хөлийнхаа аж ахуйн нэгж хуваар хүмүүс хийж байгаа хүмүүс хамгийн их бид харахад хил жин байдаг. Бид тэр өдөртөн үйл ажиллагаанд хэрэглэдэг тийм ээ. За 0-оос 30 кг жинг бол худалдааны ердийн жин гэж байгаа. За тэг 30-аас дээш кг жинг 1 тонн, 2 тонн тий 5 тонн гэдэг нэг том өөр одоо 20 30 80 тонн пүүн өдөртөл одоо ингээд хэмжилтэнд ордог. За ер нь хэмжих гэдэг маань юу гэхээр яг төлбөр тооцоонд хэрэгжиж байгаа хэмжих хэрэгслийг л одоо манай стандарт хэмжээ газар манай нэгж одоо хянаж баталгаажуулж явдаг юм аа гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр төлбөр тооцоо гэдэг нь тийм ард иргэд хүмүүс маань хэрэгжилж байгаа мөнгө төлөөд хэрэгэлдэг юмнууд маань орж байгаа тийм. За би 3 жил махавлаа тэр жин зүв зааж гинэ үгүй юу. 1 кг одоо юу авт тийм ээ тэр орж байгаа. За тэрийг л одоо төлбөр цоод хэрэгж байгаа юм шиг л хэмж баталгаажуулдаг ийм одоо процесс юм байна. Энийг л одоо бид нар гүйцэтгэдэг. За улсын хэмжээнд ер нь бол заавал ачаал хэмж хэрэгсний жагсаалт гэж байдаг. За манай ард иргэд бол бас сонирхуулаас үчих хэрэгтэй тийм манай стандарт хэмжээгээр сайдар оруулж байж байгаа. Ерөнхийдөө 130 гаруй хэмжих хэрэгсийг заавал баталгаажуулах хэрэгтэй. За тэр маань яаж нэгээр ард иргэд аж ахуйн иргэдийн иргэшгийг л хамгаалах үүднээс баталгаажуулалтанд таны өдөртмө хэрэгжилж байгаа төлбөр тооцоо хийж байгаа маань баталгаатай жинтэй байх ёстой гэдгийг одоо тэргээр үйлчлэгээ явуулж байгааг л одоо баталгаажуулсан байх хэрэгтэй. За өнөөдөр бид ярилцж байгаа одоо аж ахуйн нэгжүүд болон айл өрхөд маань орон зайд амьдардаг хүмүүс мөн тий халуун хөвдөн хүмүүсний өрөнд нь тоолор өгж байгаа усны тоолор гэдэг. Тийм ээ нэг алт одоо 4-6 ширхэг байх. За тэр маань усны тоолорыг яг төрөөр бид нар төлбөр тооцоо хийж байгаа. Тий тэр усны тоолор маань зөв
зүйтэй зааж байгаа эсхийг одоо иргэн өөрөө сэнгэлтэд байж үзэж явах хэрэгтэй. За анх баталгаажуулж хэрэгжсэн хэмжээ хэрэгсэл маань бол манай ард зүйн сонсгосоо 6 жилийн хугацаанд байдаг шүү. За. Усны халуун усны тоолор маань анх орж ирээд баталгааж шинээр тавигдахтай бол 6 жилийн хугацаатай. Тэн дээр манай улсын шалгач гэдэг юм тамгаа дараад гэрсгэржүүлсэн байх хэрэгтэй. За магадгүй хүн айлын байр худалдаж авах, шинэ орон сууцнд орох, тийм ээ. Ингээд одоо өгүүлж байр авах юм бол бид юу шаардах хэрэгтэй байна? Хамгийн түрүүнд усны тоолор чинь гэрчлэгээ байна уу гэж асуух хэрэгтэй. За. Тэр одоо байр цагаалж байгаа, байранд орж байгаа хүмүүс маань тий. Тэгээд тэн дээр үүсгэр болоод тэр гэрчлэгээ байж хугацааг заасан байгаа. За инх юм бол за миний энэ тоолор 2 жилийн дараа магадгүй 3 жил эсвэл одоо хугацаанд дууссан байх магадaltaй. Энийг манай ард иргэд маань ойлгодгоо. Тэрэн дээр одоо анзаарахгүй яваад ирсэн учраас энийг бол ингээд орхигчдаг. За мөн цахилгааны тоолор мөн адилхан. Одоо орон сууцнд ажиллаж байгаа хүмүүс бид нэг паацийн тоолоор хэрэглэж байгаа тийм ээ. За өнөөдөр бол тоолорууд маань олон төрлийн загвар орж хэрэглэгддэг болсон байна. Ухаалаг, за шинэ тарифтай, 3 тарифтай гэдэг ингэж орж байна. Мөн тэр маань бас л хугацаатай 8 жилийн хугацаатай байдаг. За. Цахилгааны тоолор маань. Тэгэхээр иргэд одоо өөрийнхөө тоолоор хэмжээ бас л гэрчлэгээтэй паспорттай байх хэрэгтэй. Бас л энд баталгаажуулсан гэрчлэгээ байх хэрэгтэй. Тэн дээр нь тоотой, шифртэй, нэртэй бүхий хүний эрхүй албан шалтны гэрчлэгээ байж байгаа. Тэгэхээр одоо хүмүүс үйлчинтээс ярьчаа 8-нд оролцоод байр орноо солих барих авахта ийм хамгийн ойр цах энэ 3 хэмжээ хэрэгслээр одоо манайхан үсээ шалгаад авах хэрэгтэй. За хэрвээ гэрчлэгээ өргөдүүлсэн байвал яах юм бэ гэхээр стандарт хэмжээ газар хандах хэрэгтэй. За. Нөгөө айл нь өргөдүүлсэн байдаг юм хайцсан юм хаягаад болдгоо тохиолдох юм бол энийг одоо манай стандарт газарт хамгийн хандах хэрэгтэй. За тэгээд тэн дээр одоо манай эрхний албан шалгаж үзээд хугацаанд дууссан бол таны тоолор хугацаа дууссан байна. За хэрвээ дахин одоо үргэлжлүүлээд гэрчлэгээ бичиж шалгахад бол гэрчлэгээ бичээд олгоо явуулна гэсэн үг. За ер нь манай ард дээр засвар гүйцэтгэл хийж явах зэрэг дураар оролцол нэг лач домбын хүндээ ачдаг. За. Тэгэхээр хуулийн заасан байгаа. Тэр усны талаар хажууд ингээд чавчцаал лац байгаа туулган. Тэрийг огт хөндөж болохгүй. Тэрийг хөндөж юм бол тэр лач тэр тоолоор гадны евро нэгэн одоо санаатай санамсаргүй байлтаас үлдэх юм бол таны нэг төлбөр тооцны хийгдэх одоо заалт буруу заагч чанаач үүсдэг зэмжлэлтэй. Тийм учраас лацломыг бол одоо хөндөж болохгүй. Хэрвээ хөндөсөн тохиолдолд бол стандарт хэмжээ газрын бас хандах хэрэгтэй. Алтан бичгээр юм уу те манай пэйж руу жахмаас өсөлт хийлгээд тэгээд манай газараас тавих хэрэгэл шалтан улсын байцаагч бас энэ улсын байцаагч юм би хүмүүс нэрээд яг тэр тухайн байр гадны үйлчлэг шалгалтыг үзээд за таны толгор ингэсэн байна. Ийм биш шалтгаантай болсон байна. Эсвэл та оролцсон байна. Энийг одоо захин засварлах уу шинжлэх цаашдаа хэвээр ажиллаж байвал одоо болно гэдэг ингээд лацтаад дахиад үйл ажиллагаанд ороо явчихдаг юм аа. За тэгэхээр би хэрэглэгчтэй нэг арай ойрхон нэг 3 факт л асуух гэдэг л байна л да. За хамгийн нэг түрхэнтэй одоо ашиглагддаг эсхийг би сайн мэдэхгүй байна. Гэтэ магадгүй бас яг ингээд намар одоо манай тариаланчд ингээд нөгөө өөртөө тарьсан ногоогоо шууд оруулж ирээл ингээд зардаг штэ тий. Тэгээд нэг гар хил гэж нэг юм байдаг гэсэн штэ тий. Ингээд татдаг торон дотор төмсөө хийж байгаа л ингээд шууд ингээд татчихдаг тий. Тэр одоо тэр чинь хувь хүн зүгээр л орж ирээд ингээд зараад нь штэ. За тэрийг одоо баталгаажуулсан эсхийг бол бид нэр мэдэхгүй. Тэгэл ингээл итгэлцлэр л ингээл авчиж байгаа штэ. За нэг хоёр дахь нь болохоор зэрэг одоо бас байдаг эсхийг мэдэхгүй. Дэх үед одоо усны тоолуур дээр ингээд одоо ялангуяа одоо юу гэдэг ингээд зочид буудал арилуулдаг банк одоо автомат угаалгын машин ажилладаг газар ингээд соронц тавингууд ингээд гүйлт нь удаашардаг гээл те. Тэгмээ усны байцаагч ирж шүүд соронзоо аваараач гэдэг юм уу те. За ийм факт үүсдэг байсан. Гуравт нь нөгөө айлуудын тоолуурууд гэрт дотроо байдаг байсан штэ. Тийм. Тэнгүүд бас тэрий чин наан цаана ингээд ухраагаал те ингээд нэг ийм асуудлууд үүсдэг байсан. Одоо энэ байдаг юм уу? За байлаа гэхэд одоо тэр гэрлийн байцаагчид л тэр хамааралтай юу? Эсвэл танаад хамааралтай юу? За ингэсэн тохиолдолд энэ одоо ч хэрвээ энэ фактууд байдаг бол яг энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? Яа дээ? За эхний нэгдүгээр асуултанд хариулт явъя те. За анхд бол одоо мэдээж зарцад ихэнх үед бол гарч ингээд одоо орж ирдэг байсан баталгаагүй хэсэг тийм ээ. Орж ирсэн. Одоо өнөөдөр яг хууль зохицон бүрдэж байгаа юм маань бол Монгол улсын хэлээр тухайн хэмжлэгээс импорт зөвшөөрөл авдаг болсон байна. За. Тий. За энэ манай хэмжиж байгаа хууль заагаад өгсөн. За эрхэн аж ахуйн нэгжтэй би одоо өнөөдөр
одоо урд тийм явж байгаа тий одоо хамгийн урд үйлдвэрлэж ормол мөнгө хятад орж байна л да. Төрөл бүрийн загварын төрөл бүрийн тухайн янз бүрийн жингүүд оруулж ирдэг болсон. За энийг яадаг юм бэхээр энэ хууль тогтоомжтой холбогдуулаад манай станц газраас загварын төслийг одоо батлуулна гэдэг одоо тийм журамтай болсон. За тухайн иргэн орж ирэх гэж байгаа бол станц газрын мэдээллийн сан руу орж хараад ийм жингүүд оруулж болох юм байна гэдэг. Зөвшөөрөгчн одоо хэмжих хэрэгцээг холдоонд хэрэглэж болно гэсэн үг. Ер нь зөвшөөрөгдөгөө одоо тэр импортэд орж ирээгүй зөвшөөрлөө авах гэдэг хэмжих хэрэгцээ оруулахгүй байгаа. Тэрийг л ашиглуулахгүй. Энд дээр бол хэмжигч улсын бюджет хяналт тавь явж байгаа. За. Тэгэхээр бол одоо таны ихний ярьдаг бол тэр ихний жинг бол одоо баталгаажуулахгүй болсон. Тийм байна. Ер нь өнөөдөр одоо манай хувьд жилдээ 2 удаа шалгадаг болсон. 6 сарын хугацаатай. Одоо ард хэрэглийн дээр ногоогоо тарьж байгаа жижиг жингүүд байна шүү дээ, тийм. 6 сард нэг шалган 6 сар тутам жилд 2 удаа шалгаж байна. Ягаад гэвэл тэрний таны өнөөдөр хойд одоо өвчж явах захтаа зарж байгаа махны жижиг жингүүдэн тий тэрийг тухайн граф гараад мануулсан шалгаад үздэг болсон. Тэгээд тухайн хэмжигчийн хэрэгслүүд загваранд ороогүй хэмжигч шиг бол одоо улсын байцаагчийн акт үлдэж хурааж авах уу торгол ярамж авна л гэсэн үг. Тэгэхээр л та ярьж байгаа жингийн асуудал байхгүй бол одоо энэ бол өөрчлөгч хууль дүрмээ дагаад хүмүүс маань бас мэдээлэл сайтай байх хэрэгтэй надад зэрэг. Станц газрын сайт руу ороод тий эсвэл тухайн бичиж өөрөө асуугаад за би нэг ийм жаахгүй тань наран туулж ах тэр энэ юм байгаад байна тий. Эсвэл нэг наран туулж ахаа зарж байгаа юм асуух хэрэгтэй. Энэ одоо өнөөдөр тань зөвшөөрөлтэй юм уу хэлээр орж ирсэн. Загвар нь батлагдсан. Төлөвлөж юм байна уу. Өдөө 200 минут яриад байгаа тий гэрчгээ байх хэрэгтэй. Тэгээд тэрийг яг өөрөө дараа хөдөлгөөн үйлчлэхэд хэрэглэхэд бол найдвартай л гэсэн. За. Энийг ард иргэд маань мэдгүй байгаа учраас тийм ээ. Загвар нь батлагдаагүй жингүүдийг аваад асуул үүсдэг. Мэдээж нөгөө зарж байгаа нөгөө би 90 зарж исэн баталгаатай жин хавьд ирсэн шүү дээ. Та нар энд яхаар ингэдэг юм бэ хэрэг чинь нөгөө яг л төлбөр тооцоонд хэрэглэж байгаа учраас дандаа асуудал байдаг. Тийм учраас энийг бол заавал одоо баталгаажсан хэмжээ хэрэгслэгээд би түр ярьлаа те. Тэр нь баталгааж болно. Тэгээ нөгөө жигсаалтанд орсон байх хэвээр мэдээллийн санд орсон байх хэвээр. Ийм одоо цахим мөн нэлээд савгчсан энэ хөгжилт хийж явагдаж байгаа. За хоёрдугаарт нь та шалгаан таваар асуулаа тий. Тэглээ. За энэ бол хуучин одоо аж ахуйн байгууллагад хэрэглэгддэгээс одоо л энэ ашиглалтын талын бол Улаанбаатар шалгаан түгээс сүлжээ гэж компани хариуцдаг болсон. За одоо та хүмүүс мэдж байгаа тий. Улаан 100 айлын одгон захын ажилт Улаанбаатар зүгээс үж том лаборатори ажилладаг байна. Тэр лабораториуд дээр яг зориутын одоо том төрөмжн дээр тэр тоолууруудыг баян Улаанбаатарын 6 дүүргийн хэрэглэгчийн арга төвийн мэргэжлийн мончорууд одоо яг салгаж авчирчсан төлөөлөж өгдөг. За. Тийм болсон байгаа шүү. Тэгээд тэр баталгааж тэгээд тэр стенд гэдэг том төхөөрөмжөөр тавиад шалгасны дараа манай усан хамт ажиллаж байгаа тэмдэглэж за энэ тоолор баталгаатай зааж байна гэдэг баталгаажуулыг хэсгээ олгоод эргээгээд Улаанбаатар шалгаан түгээс үлж маань өөрийн зөв дүүргүүдийн харь хэсгүүдээрээ тавиад буцаад орон сууц хэрэглэгчдэд тэрийг эргээ тавиад хэрэглээд явж байгаа. За айл орон нутгуудаар аж ахуйн хөдөө орон сууц одоо гэр орлыг боддог бол Улаанбаатар шалгаан түгээс үлж маань байршуулаад тусгай шкафанд хийдэг болсон. Тийм үү. За. Айл өрхөд байхаа болсон шүү. За. Одоо тав хараа гудамдынх нь үзүүртэй гудамн дээр нь ойролцоогоор 4 айлыг 6 айлыг нэлээд өндөр дээр хүн өрхөөргөө. За. Мэрэгтэн очиж өөрөө одоо аваад онгойлгодог юм шкафанд хийцэн. За. Тэгээд тэн дээр яг тоолуураа гэж цагаан мэдээлэлээр авдаг болсон байгаа. За сүүлийн тоолуурууд бол нэлээд ухаалаг орж ирдэг болж байгаа. Тэр айлын тавьсан тоолууруудыг улс одоо таны ярьсан гэрлийн байцаагч үү те. Хүмүүс өнөө шууд ухаалагаар тоолоор аваад тань руу мессежээр илгээч. Та өөрөө тэрийг утсан дээр одоо андраад өчтөн бол хэрэглэж харж мэдээлэл авдаг болж байна. Гэсэн юм болсон. За миний энэ жирийн сарын хэрэглээ хэд гарсан юм тэд улсын юм за тэдний төрөнгөө төлөө явах юм байна гэдэг. Тэр хуучин Орос тоолууруудыг ярьдаг хуучин механик тоолуур байсан хүүхдэд иргэдэг. Одоо ингээд хөрд тэргүүлээд бид нар бага бахад те тэргүүлээд хазаалгаал одоо ингээд явдаг одоо хөдөлгдөг тиймс. Одоо энэ бол үндсэндээ нэг шин тоолоолыг 8 жил хугацаатай болчихсон боломжгүй шахагдаад байна л гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр би жоохон дээр үеийн хүнтэй тэгээд технологи шинжлэхэж байна л гэсэн. Тийм байна. За шинжлэхдээд тоолуур дээр өөртөө VIP-тай, Viber-тай, мөн тав гэж энийг яг юм бэхэр станц газар чадвархай өмлүүлсэн аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөл гэж бид хууч ярьдаг байсан тийм. Одоо бол болцсон чадвархай өмлүүлсэн аж ахуйн нэгжүүд оруулж ирдэг болсон.
Тэгээд энэ хэрэглэж байгаа загвараа манай хэмжлэн зөвлөлийн хурал гэж одоо Монгол Улсын шадар цайд толгойлдог. За. За төрийн ерхий албан шалгалт бүрдсэн төрөл мэргэжлийн өмсө бүрдсэн тийм зөвлөөр хилцүүлдэг. За. За иргэн би өнөөдөр тэ ийм тоолоор ингэж оруулж ирэх гэж байна. Нэг баазын болон 3 баазын тоолоор. Тэрийг тэр зөвлөлийн хурлаар оруулаад батлуулж зөвшөөрөл авсныхаа дараа одоо оруулж ич. Үйл ажиллагаа аж ахуйн нэгж тарааж одоо борлуулахыг бол зөвшөөрдөг ийм процессор явуулдаг болсон байгаа шүү. Тэгэхээр одоо ард иргэд донд яс төрийн хэлээдэн тий. Яг гэстэйгсэн баталгаатай газараас нь авах хэрэгтэй шүү. Мэдээж одоо урд хятад хөршмөн бол маш олон үйлдвэрлэж учраас олон загварын олон төрлийн ийм цаглан тоолоо орж ирдэг. Энийг зөвхөн чадхаа өндрөөсөн Монгол Улсын стандарт хэмжээний мэдээлэлээс бүрдсэн аж ахуйн нэгжүүл оруулж яг дараа нөгөө буух эзэнтэй буцах ихтэй болгож байгаа байхгүй юу? Тийм байна. Иргэн баярхуу би оруулж тоолоо зараад явах биш. Дараа нь тоолоор зарцсан бол тэр мэдээлэлээс нь дараад бүр кодоо хийгээд үсэх юм бол зөвхөн хэдний өдөр хин ямар хүн баталгаажуулсан бэ гэдэг ингээд Улаанбаатар шалгаан түгээс үж ийнэ. Тэр мэдээлэл сан дээр болт байдаг болсон байна. Тэгэхээр одоо л энэ асуудал байхгүй болж байгаа л гэж ойлгож байна. Зөв. За тэгэхээр одоо хэмжих хэрэгсэлтэй холбоотой баталгаажуултыг одоо хаана их нөгөө хүмүүс маань одоо өчөж чонгор зах дээр мах зарж байгаа хүмүүс маань хилээ тэрээд очих юм уу? Яг яад хаана очиж баталгаажуулах вэ? Манай дээр одоо энэ юм бол том хуралдааны завхууд ба нэгдсэн дуудлага захиалга өгчдөг. За. Тоотор хандчдаг. Бүр манай газар тий. За Өнөөдөр манай одоо өчөж чонгорын одоо салбар завхууд тий 30 одоо хэлний хугацаанд дуусчээ гэдэг. Тэгээ манай улсын шалгагч ерхий албан шалгалт нь очоод газар дээр нь очиж баталгаажтыг нэг явуулчихж байгаа. За тэр захын одоо мэдээж хэмжээ хариуцсан байна уу? Захын нэг ерхий албан шалгалтан байж байгаа тийм менежер. Менежертэй нь урьдчилж хэлээд за маргааш би ингээд очоод хүмүүсээ байлгаж байгаарай. Тэгээд тухайн үед шалгаад үзээ баталгаажтыг хийгээд ингээд явдаг болсон байгаа шүү. За. Одоо нөгөө нэг ийм жинлүүрээд штэ тий. Тэрний ингээд нэг нүүрэн дээр нэг ийм дөрвөлжин цаас наацсан байдаг. Тэр яг тэр нөгөө баталгаажуултын цаас тий. Тэгээ бас тэр ч бас нэг ардталтаа шилүү орчлоо нэг ийм юутай байдэн штэ. Нэг ийм туулгаар ингэсэн тий. Ингээд баталгаалцтай байдаг тий. Тэгэхээр нөгөө нэг халуун үт усны тоолоороо та түрүүн 8 жил гэсэн мөлөө 6 жил гэсэн мөлөө тий. Тэрний хугацааг нь дуусгаар хэрэглэгчд өөрсдөө хандах юм уу? Яад юм? Орон сууцны контрол хандах юм уу? Танах руу хандах юм уу? Яах вэ? За тэр процесс нь бол одоо мэдээж ингээд хэсгийг үүсгэх хугацаанд дууссан байдаг тий. За тэр усны тоолоо солино гэдэг нь баггүй ажиллана. Яг зөв тэр айлын давхраар нь усыг хааж өөдгөө салгаж явна буцааж өгнө тий. Энэ юу гэх юм хэрэг мэргэжлийн байгууллага буюу орон сууцны конторуудаа тагли хандах хэрэгтэй. За ингээд одоо манай байрны миний одоо хэрэгж байгаа усны тоолоо хугацаанд дуусчээ. Тэгэхээр цаад хүмүүс маань мэргэжлийн хүмүүс нэрээ тэр танаа орсон сууж байгаа газрын одоо засвар үйлчлэгийг хариуцсан хүмүүс аваач яваад авчираад ингээд усны тоолол шалгадаг хувийн болон өнөөдөр улсын оролцоотой 10 гаруй лаборатори ажиллаж байна. Тийм. Нэгдүгээр таг хүмүүс ус суугийн удирдах газар байна. За орон сууцны нийтийн аж ахуйн харьяа контор гэж бас байна. Одоо лаборатори. За ингээд хувийн ерхий бас чадах хөндлөц усны тоолрууд баталгаажуулдаг. Өөрийн зориулын тоног хөрөмжтэй лаборатори гэсэн үг гэж ойлгож байна. Тэн дээр одоо хандаж авчиж өгч болно үзүүлнэ. Зөв. Тэгээд завсар шаардлагатай жирэг мэрэг муудсан хүмүүс сэтэрсэн болвол засвар үйлчлэгийг нэгээд өгчин. За тэгээд бэлэн бусны хүний нь бол манай улсын шалгагчид зүгээр тэрлээ те. Стандарт хэмжээгээр төрөөс очоод баталгаажуулаад лацаа дараад ингээд өгч явчихна. Хугацаа дууссан та дахиад заашгүй түрүүний оруулж ирсэн чадах хүнс аж ахуйн байгууллага уснаа татвар хөдөлж явна гэсэн үг. Тэгээд дахиад баталгаажуулаад ингээд 6 жил уснаа татварч баталгаатай ажиллаад явна л гэж ойлгож байна. За одоо ингээд би цоошин байранд орлоо гэж бодъё л доо. Захиалга өгөөд за байранд орлоо. За улсын консулгээд очлаа шүү байранд ороорой гэж орлоо. Тэнгүүд тэнд нэгдсэн журмаар одоо тэр одоо бүх айлуудад ингээл шин тоолоор тавигдсан л байгаа байдгүй. Эсвэл би орсныхоо дараа тоол руу тавилд юм уу яа дээ. Мэдээж тавигдсан л байгаа х тий. Тэнгүүд тэр нөгөө нэг баталгаажуулалтынхаа хуудсыг тэр байрныхаа барьсан компаниас авах юм уу? Яах одоо нэг ингэдэг штэ нэг хэсэг шинэ байр чинь ингээд ашиглалтанд оронгууд за манайх ашиглалт үйлчилгээгээ өөртөө хариуцна гэдэг. Эсвэл сөөхтөө болонгууд сөөх нь хариуцаад эхэлдэг штэ тий. Тэгээд магадгүй сөөх рүүгээ хандах хэвээр юм уу? Эсвэл нөгөө барилга барьсан компани руу хандах хэвээр юм уу? Шинэ байранд орж байгаа хүмүүс нэр яа дээ. За би тэлээ түрүүн тий яг шинэ байранд орж чагаалгачтай мэдээж байр чагаалаад нөгөө гүйцэтгэсэн хүмүүс компаниар асуух шаардлага ирнэ. За манай тоолрууд баталгаажсан уу нэгдүгээр тий. За окей. Баталгаажмаа таавхан одоо тэнцэл бүгд тэр аж ахуйн барилга гүйцэтгэсэн компанид тэрчлэгээр байх хэрэгтэй. За хэрвээ
билетийн загварн батлагдаагүй, хэрэглэн батлагдаагүй тоолоор тавьсан маань туулж өрчөөн л гэсэн асуудал. Тэгэхээр та бүхэн даруйхан дээр одоо байранд орохоос өмнө хүн баталгаажуулсан таны байр хүлээж авахд хамгийн гэрсгэж олох өгөхтэй. Тийм үү. За иргэн та таны 5 намрын эзэн та энэ шүү. Ингээд танаг одоо 6 амсны тоолвортой. Та нусан тоолын гэрсэг энд байна гэдэг өгөхтэй. Дээр нь ялган цахилгааны тоолорын бас өгөхтэй. Тийм үү тий. Тийм байх хэрэгтэй. Бид яг л мэдээж одоо хүмүүсийн нөгөө нөхцөл байдлыг шаардсан байгаа. Барилга угсрал цантыг хийж явж санаад хүмүүс ингээд өнөөдөр харагдаж харахад бол ингээд тоолорууд орж ил угсрал явж байгаа л та. Мэдээж одоо тэд нар аж ахуйн нэгжийн татвар үйл ажиллагаа санхүү боломж мэдхгүй байна. Ямарч ирсэн Монголд одоо нүд орж ирсэн батлагчсан зах зээл борлуулж байгаа тоолоруудыг бол тэд ингээд тавиад ашиглалтанд оруулаад өгөхтэй болгонд гэрчлэгээ өгөхтэй байна тийм үү? За тэгвэл авах хэрэгтэй. Тэр манай бас иргэдийн үүрэг байгаа. Өөртөө ирэхээр шаардах хэрэгтэй. За ингээд өнөөдөр би энэ тоолор орч манай гэрчлэгээ байх хэрэгтэй байна. Энийг л өнөөдөр одоо битгэний тавьсан ялцсан хүмүүс маань ойлгож сайж бодож байгаа тийм. За тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар маргаан гомдол гарвал хаана хандах уу? За маргаан гомдол гарч байна. За мэдээж одоо амьдрал өргөжж байгаа те хүмүүсийн миний усны тоолоор их гарч ийн ба гарч ийн үүтэйгээд ханддаг. Энийг бол стандарт хэмжээ газарт хандж болно. Манайхаас хэмжилтийн улсын байц агч нар гэж ажиллаж байгаа. За хэмжилтийн улсын байц гэж бодволгаа. Тэгэхээр тэр хүмүүст үзээд тэгээд таны усны тоолоор юм уу тэр хэмжлэгийн шалгаад эвдэрсэн байна гинцсэн байна ямар дүгнэлт хийх хэрэгтэй. За тэгээд тэрээр та нүхтийн боргосож аж ахуйн байгууллагын боргосолсон болоод улсын байцаагч өөрөө зохих хэмжээ өрхөнд арга юу хариуцлага тааж арга хэмжээ авах хэрэгтэй. За тэгээд тэрийг зөвшөөрсөн хуулиараа тэдэс тэдэн төрөлтийн нэг хэмжээний торгуул тавих тийм ээ. За тэр үйл ажиллагаа явуулсан бол ашиглах байхын юу хэмжээлүүд хурааж авах тийм агт тавих тийм хэрэгтэй байна. Тийм учраас стандарт хэмжээ газарт хандаж болноо иргэд маань. Тэгээ өргөдлөө юу одоо цахимаар тийм өгөөд бичиж явчих юм болоод асуудлыг шийдээд энд нь үчээд газар дээр нь шалгаад үзээ тэгээд гомдлыг барагдуулаад өгч байна. Окей, та одоо яг энэ мессен дээр л байгаа хүн шүү дээ. Тэгэхээр ер нь хэр их одоо гомдолч гэдэг юм уу маргаан эрдгийн. За тэгээд одоо та боломж байвал одоо нэг статистик тоо баримт гарсан байвал бас дурдж өгөөч те. Эсвэл одоо нэг юм хамгийн хүмүүстэй ойрхон кейстэй одоо нэг юм маргаан гарсан кейс бас байвал хэлж өгөөч. Яг чиг өөрийн хувьд яг манай нэгт хамаардаггүй. Тийм үү? За чиг өөрийн хувьд манай хэмжилтэн бодлогын газарт. За. Та хүн мэдж байгаа нь улсын орчин мэрэгжлийн газар татан буухчин тийм ээ. Тэнд үйл ажиллагаа хэмжилтэн байцаагчаар манай станцын газар шилжиж ирсэн. Чиг өөрийн. Тэгээд энэ манай хэмжилтэн бодлогын газар дээр хариалагдаж явдаг. Зүгээр яг манайхтай маргаан гарсан комиссүүд манай нэгжээс бас хамт орч комисс хамтарч орж ажилладаг. Тийм одоо энэ дээр тоолорыг те яасан байна, ийсэн байна, ямар юмнаас болсон байна, усны хатуулгаас болж үгүй эсвэл хүн санаатаагаар оролдоод өвдсөн эсвэл одоо ашиглалтын явцдаа эвдэрсэн юм уу тийм ээ. Тэр нь тань хэлээд байгаа тэрс соронзон тавьсан юм уу яасан гэдгийг гаргадаг. Одоо шүүний тоолоруудаас соронзон хамгаалалттай болцсон. Бүрөө? За. Тэрийг одоо манай загварын наг баталгаат шаардлага тавьдаг болсон байна. Тэр соронзон баталгаажилтын үүссэн шалгаад тэгээд зөвшөөрдөг болсон байгаа шүү. Тийм учраас одоо дээр үсэх хуучнаас хар соронц тавиад тэр иргэн барин шиг бол байхгүй. Тийм гондлууд ирдэг юм байгаа. Тийм учраас тэн дээр яа тийм бэхээр одоо манай улсын байцаагчаар очиж үзэж байгаа шалгатай. Яг үүргийн дагуу холбогдох нь харин хаяга утсаа харин манайх зөв тавиарай. Зөв. Тэгээ гомд орогдвол нүргэлтч шидчихдэг. Эргээд нэг үнт зарим хүмүүс холбогдох гэхээр ингээд хаягийн тодорхойгүй. Утас нь биш байдаг. Заримдаа одоо мэдхгүй тийм ээ хувийн одоо ямар хаяг өгсөн байт ингээд жоохон тийм хүндрэл гараад идэх шүү. Тэгэхээр манай гомд орж хүмүүс бол нээлттэй тодорхой хаяга тавиад ингээд таны гомдыг орготож хүлээж аваад юунаас мэдгийг шийдээд өгнө. Ерөө яг хамгийн их та яриад байгаа бол яг худалдааны жингүүдээр гарцсан бос гомдол гардыг тийм ээ. За тэдэн гарам мэтэн гарам зөрүүтэй байна гэсэн байна. За мөн одоо сүүлд бол усны тоолоор ард зэрэг дулааны тоолоор үнэн жоохон нэмсэнтэй холбогдуулаад их гараатай баг гараад байна гэсэн мэрэгддэг. Тэр бол одоо комисс үчээд мэрэгжлийн хүмүүс үчээ шалгаад дүнэлт өгчөж байгаа. За харцангуй одоо бос тийм бол манай хүмүүс гайгүй. Гайгүй байгаа. Манай нэгжлийн хариалагддаг юм бол та хүнд тийм бүх шатхуун түүгээр станцуудыг бас баталгаажлан хамруулдаг. Одоо бензин колонк тийм. Нөгөө хошуугийн хүмүүс нэг шиг ярьдаг байлаа шүү дээ. Тогтвол шахаатай, нийлүү шахаатай. Тийм гараад нэг хэлдэг байна гэдэг. Бензиний найрлагыг бол манайх үздэг. Манай газар шалгадаг байгаа. Тэрийг бол газрын тосны лаборатори гэж тусдаа лаборатори байгаа. Зөв. Нөгөө ахтан хийцэн байна, дэгцэн байна тэрийг яриад байдаг тийм. Тэр бол одоо харцанглаа. Манайх бол яг тэр шалгадаг хошуунуудыг бензин колонкийг бас жилдээ 2 удаа шалгачдаг. Хавартааны шалган, намартааны шалгадаг.
За энэ ягаад одоо түрүүн 10 шахажсэн бол 10 тэтгэл шахаж байгаа. Тэнд дээрээ ямар нэгэн бас лаз тэмд хөндөгдсөн манай засвар үсгэхтэй засвар үсгэхт манайгаас заавал мэдэгдэнэ. Бид өнөөдөр одоо ингэ колонкийнхаа засгасан юм аа. Тэгээд манай усан шалгаж очил лацаа хөндөж өгөөд засвар үсгэж дараа дахиад лацтаа татгаж ажилтыг явж байгаа. Тиймээс бол одоо ард иргэдээ хэлэхэд бол харьцангуй одоо тэр дотор шахтан гэдэг асуудал бол байхгүй шүү. Яг хоо шантхаа тэгдэмхий болж учраас өөрийнхөө онцгоос олоод өгүүлдэг жоохон дээшээ суудаг хавар намраж уурсдагтэй байдаг гэж ярьдаг. Тэр бол манай бид нар тусгай багчаараа үзээд батгаажилтаа хийгээ шалгаад ингэж явдаг байна. Зөв. За тэгэхээр та түрүүн ярианыхаа ихэнд дурдсан штэ ингээд хүүхд төрхөөс ахуулаад ингээл жингийн үзэл эхэлдэг гэ тэ. Тэгэхээр энэ одоо юу гэдэг нэг ойлгомжтой юм шиг хэрнээ бас тэгээд яг мэрэгжлийн үнээр яриулуулах зүгээр юм болов гэж санагдлаа. Хэмжүүр гэдэг зүйл бидний амьдралд яг ямар нөлөөтэй юм бэ? За хэмжүүр гэдэг маань бол одоо бид өхнөө биелээд байгаа те өдөр тутмын үйл ажиллагаа амьдралд маш хэрэгтэй. За өнөөдөр билж шүү дээ одоо бид ингээл мөнгөнд төлбөр тооцоонд хэрэглэж байгаа юмыг л хэмжүүр гэж хэлдэг. Одоо өнөөдөр бид нэрэж энэ те за мэдээ багтгүй би бааранд ороод бол нөгөө стакан 500 грамм байна 480 хэд гэдэг тийм ээ тэрийг одоо баталгаатай хэмжээ авах хэсгээл өсвөлээд эхэлж байгаа. За мэдээж одоо литр сууг аав нь өрчин хүрээгүй байна гэдгээс тэрийг тогтооцсон хэмжүүрийг л хэмжүүр гэж ярьлаад байгаа. А тэр тухайн сав нь өөрөө тэн дээр хэмжээстэй байх хэвээр. Одоо санжинуутэй 100 нөгөө шилэн савнууд байдаг шүү дээ 100 г 200 г 500 г гэдэг ингээд тэр хэмжүүрээр л тогтоогдсон хэмжээлийг мөрдүүлэх хэмжээд бид ажиллаж байгаа. Одоо ч бид нэр сүү цагаан эдэн дээр ч нөгөө бетан гэдэг юм их хэрэглэж болчихжтэй. Тэгээд төмний ундаанаас литр 500-ээс 2 литрийн сав эсвэл 5 литрийн усны сав гээл тэ. Ариг хийж авч явах гэсэн 5 литрийн усны сав ийм л болсон байлээ. Тэгэхээр одоо энэ усны тэр pure савнууд бол угаасаа тэрийг бас хэмждэг юм уу? Хэмжүү яах вэ? Амжихгүй тий. Ер нь яг ороод битүү шавлагчаас хавсан бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Тэрийг бол манай эсний улсын байцаах санаас шалгадаг юм бас. Шалгаж үйлдвэрүүд дээр нь үзэж байгаа савсан бүтээгдэхүүнүүдийг манай хуулинд бас заасан байдаг. Тэгээ савсан бүтээгдэхүүн яг савсан хэмжээндээ байна уугүй юу те. Одоо нөгөө төрөлөрийн жуус сан бүтээгдэхүүн шүү дээ. Лаажсан дарсалсан бүтээгдэхүүнүүд нэг өрчөөнүүдэн дээр шилэн савд гарч ирдэг те. Тэрийг таяа шошиг болон одоо савдын асуудыг манай энэ шалгалтын усан шалгалт явдаг байгаа шүү. Энэ уул уурхай салбар руу нөө пүү гэд нэг айхтард бүр том юм ороод ирдэг штэ. Тэр нэрээ яад юм бэ? Тэр пүү бас биелж байгаа те. Жилдээ нэг удаа шалгана. За. За мөн одоо биелсэн төрөлтэй 100 кг-аас дээш. Нэг тонн болоод ирэх юм бол 1 тонн 2 тонн 80 40 тонн 50 тонн те. Одоо 180 тонн гэдэг байж байгаа. Тэр пүүнүүдийг бол мөн бас жилдээ тэгээд бид нар жилдээ нэг удаа шалгадаг байгаа. Аж ахуйн гэж байгуулга тийм хүсэлтээр буюу одоо манай ээлжид хугацаанд очиж төсөлтөө хөрн бид нар очиод шалгаад яг тухайн сайжууд нэмж хэрэглүүд нь тоонууд нь пүүнүүд нь байдаг. Туухаанууд гэж байгаа том. Тэр туухаануудаараа тавиад шалгах аргачлаараа үзээд зөрөөтэй байна уу нөгөөдгийг бас математик аргачлаараа аргачлал гэж байдаг тусдаа тэр аргачлаараа тооцоо бодоод тэг өнөөдөр таны энэ хэрэглэж байгаа юм пүү хин ажиллаж яана агаад шалгадаг болсон. За мөн одоо пүүнүүдийг болон Монгол улсаар хэлээр орж ирэх мөн бас батлуулна. Бас. Тий, загвар за биеийн буу орж ирэх гэж байна. Босрох гэж байна гэдэг. Тэрийг суурилуулах аж ахуйн өөр зөвшөөрөл авах хэрэгтэй бас. За. Суурилуулах зөвшөөрөл авах хэрэгтэй, импортлох зөвшөөрөл авах хэрэгтэй. Засварлах хэрэг авдаг. Тэгээ хүмүүсээ бэлтгэх нь яг мэрэгчлүүнээ сургана. Манай станцын гарц дээр сургалтын албанаас бүртгүүлээ сургалтаа аваад бас ирэхээ аавна. Тэр хүн мэнжижүүн суур одоо сургалтанд хамрагдсан энэ үйлсээс хэрэгтэй. Тэгвэл захын нөгөөж нь бид тэр суурлаж чадахгүй. Тийм шүү дээ. Тийм бах. Тэгэхээр бол ийм болсон байгаа шүү гэж тав үнэл. Тэгэхээр тэр бүх юм манай одоо нэгсэндээ бас тухайн зөвшөөрөлтөд бүртгэлтэй орж ирж үйлсээс өгдөг байгаа шүү. Одоо аж ахуйн хамтлагаа аж ахуйн харьцангуйс хэмжээ ойлгох сайтай болцсон. Хүмүүс хэмжилж нэгжтэй болцсон байгаа бүр. Тэгээд тэр нь одоо өдөр тутмын ялтаад авж идэг. Манай газартай холбогдож ажилдаг. Тэгээд ээлжид баталгаажилтаа хийлгдэг. Ийм одоо сарцангуй ус үлүүд бол хэмжилж ойлгох их өргөн болж байгаа. Энд бол одоо мэдээж танаа арайд зөх өргөжтөж байгаа. За баярлалаа. Тий. Өнөөдөр бол хүмүүс сонингоор нэг уншихгүй байна. Тий. Тэр болгон телевизийг харахгүй байна. Яг тэгвэл танаа арайд хүмүүс машинда сонсч яадаг, харж яадаг. Би ч өөрөөс сонсгож явсныг их сайн мэдээлэлүүдийг авдаг. Тэгэхээр өнөөдөр бид ярилцлагад тавьчих нь бас яриад байна тий.
Ороод манай газрын сайт байж Аа, за. байгаа. Гөвцөгөр орох юм бол нэг бүх үйлчлэгнүүд та яаж авах вэ? Ямар одоо үйлчлэгээ авах хэрэгтэй тэр ингээд бас харцсангуйс нэг бүх юм захимжаад их боломжтой болсон байгаа шүү гэж байна. За. За тэгээ хоёлоо одоо энэ ерөнхийдөө тавьдаас 30-аад минут ярилцчихлаа. Тэгээд яг ингээ базаад асуух юм бол энэ та битэрийн сая ярьсан энэ ажлууд хийгдснээр ер нь нийгэмд бас яг ямар ач холбогдолтой юм бэ те? За нийгэм тэр жоо хуулиндаас манай хууль заасан байгаа. Иргэд нийгмийн хэршиг хамгаална л гэж. Яагаад гэвэл таны одоо хэрэгжилж байгаа үнэн зөв бодтой хэмжээсээр хэмжигдсэн юм аа та одоо хэрэглээсэй л гэдэг л одоо нэг хэмжигдэж байгаа. Өнөөдөр түрүү хэллээ те. Улаанбаатар хотод төрсэн 2 дугаар төрсэн хүүхдийн хэлж байгаа жин баяуулгын ам яг адилхан байх хэрэгтэй. Тэр хэрэглэж байгаа хэмжих хэрэгтэй. Мөнгө одоо дорн тавигдсан адилхан. Өнөөдөр хэрэглэж байгаа бидний өдөрт хэрэглэж байгаа бензин колонк адилхан тэнд адилхан шахажил байх хэрэгтэй. Ямар нэгэн одоо их дутуу шахдаг юм бол иргэдийн тэг халаас мөнгө авч яана л гэсэн. Хохироохгүй төлөөд одоо бид нар хэмжилсэн үйлчлэл чиглэж ажиллаж байгаа маа. Тийм учраас арга зүйтэй хамгаалах те хэмжилсэн бодлогыг одоо хөгжүүлэх Монгол улсын хэмжээнд нэгдүүлэл бүх газарт адилхан л одоо байхын төлөө зүтгэж ажиллаж байгаа маа л гэсэн. Хойлоо нөгөө нэг хүүхэд анх хэлэлдэх талаар 2-3 удаагийн давтамжтай ярьчлаа штэ. Тэгээд одоо яг ингээд бодохоор бид нэрэл яг тэр нөгөө мөнгө төлж өгөлцөж авалцж байгаа тоолрууд дээр л их анхаарал хандуулт юм байна. Одоо ямар хүүхэд хэлэлэхэд ямар мөнгө төрөг мөрөг гэх биш нэг тоодгүй юм байна л да. Тэгэд одоо бодохоор ингээ манай өрхийн имлэг дотор нэг юм яг одоо тэр чинь бид нар чинь хүүхдэд төрүүлснийхаа дараа ингээд 2 сар болоод нэг вакцины хийлгэн тэгтээ өрхийн имлэг дээр очиод нөгөө хүүхдэд хиллүүлж мэллүүлдэг штэ бас. Тэр нэг юм цагаан тэг яг ингээ хүүхдээ ингээ нөгөө үлгэнээс нь задлж аваад ингээ тавьчдаг. Тэнгүүтээ ингээ нэг юм бүр ингээ одоо миллилитр юугаар гэх хэмжээ бүр ингээ ингэж хэмждэг нэг юм ингэж гүйлгээд идэг нэг юм хилээд нь штэ тий. Тэр чин одоо болтол ашиглагцаар л байгаа юу? Ер нь одоо орж ашиглагцаар л байгаа. Ашиглагцаар л байгаа юу тий. Аха. Тэгээ энэ дээр би хуулийн нэг залт хэлгээд байна. Яг 5 төрлийн байгаад байдгийг. Болохоо цаавал харамсна. Нэгдүгээрт нь хүм мал эмнэлгийн онцлогоо эмчилгээнд хэрэглэж байгаа. Тэр нэрэд байгаа асуудал. За хоёрдугаар нь аюулгүй байдлыг хангах. Гуравдугаарт нь байгаль орчныг хамгаалах. Дөрөвдүгээрт улсын батлан хамгаалах. За тавдугаарт нь худалдаа үйлчлэгийн тооцоон тэгээд. Яг энэ 5 чиглэлийн төлбөр үйлчлэгийн хэмжил гүйцэтгэж байгаа энэ одоо хэмжих хэрэгслүүд мал хэмжих баталгааж хамарч байна л гэсэн. Улсыг батлан хамгаалахад нь ямар хэмжээснүүд ордё? За энэ улсын батлан хамгаалах хэмжээс гэдэг нь зөвшөөрөгчч юм бол бас хэмжээ хэрэглэж байгаа хэмжээсүүд ордог. За тэр маань өөр зөвшөөрөгчч нь өөрөө дотор лабораторитой тусгайлсан мэргэжлийн албатай. Тэр чиг үүргээр хэрэгжүүл явуулдаг. За. Батлан хамгаалах салбар гэдэг маань тий. Одоо мэдээж нарийн хэмжээстэй хэрчээстэй нөгөө төрлөөрийн дууран аваа юмнууд багчууд байдаг байх гэж ойлгож байгаа. Би бас өөрөөсөө мэдэхгүй байна. Ер нь манайхаас бас хамтаар ажилладаг. За төмөр зам байгуулах бас байна. Бас өөрөө бие даас хэмжилсэн бодлого үйлчлэх бас хамт явуулдаг. Бас адилхан улсын шалгалт бэлтгэл яг өөрийнхөө хүрээндээ. Төмөр зам хэмжээнийхээ нөгөө төмөр зам 99 төмөрөтэй тэрний одоо аюулгүй байдал ашиглалтын байдлыг хангаж бас ажилладаг. Бас юм байгууллагууд байгаа шүү. Ер нь одоо хэмжилсэн байгууллагууд хувийн аж ахуйн байгууллага бас сүүлийн өргөж бий болж байгаа. Дан одоо төр төр бүх юм даагаад үүрэл ингээд явах хэцүү тийм ээ. Бас аж ахуйн нөхцөл би өөртөө хүнээс оргож ийн, бэлтгэж ийн, бааза одоо хөгжүүлж ийн, лабораториудыг бий болгож байгаа. Тэгэхээр нь бол төр хувийн хэмжээний ажиллагааны хүрээнд одоо бас юм үйлс чиглэж байгаа. Тэгээд бас таагүй хэлье. За ерөнхийдөө та хоёрын бас ярилцах цаг өндөрлөг төр шаанд чинь тэгээд магадгүй би танаас асуугааг үлдсэн. Тэгээд та нэг email мессежийг одоо иргэд рүү түлхүү өгчих юмсан гэж бодож ирсэн зүйлийг асуугааг үлдсэн байж магадгүй. Тань тэгээд сүүлийн 2 минутыг үлдээ. За өнөөдөр би сард иргэдтэй аж ахуйн юу хэлэх вэ? Энэ жоон зав арга тийм хэмжилсэн хуулийг харчаасаа байгаа хууль байгаа. Тэн дээр иргэд аж ахуйн шиг өөрх нь эрх үүрх нь байж байгаа. За. Тэгэхээр ард иргэд маань те бас нэг эрхээ эдлээд байдаг үүргээ сарчаасаа л хэлдэг байгаа. Тэгэх юм бол одоо бүгдээр өнөөдөр энэ асуудлыг бол иргэд аж ахуйн оролцоод алиллаасаа ингэ шаардаа явуулах боломжтой юм аа л хэлэх гэсэн. Тэгэх юм бол таны одоо төлбөр тооцоо хэрэглэж байгаа тийм үр дүнтэй найдвартай одоо хэмжих хэрэгслээд хангаж байгаа зэрэг сэтгэл үеийг таны дараа цаашдын одоо хэрэглэж байгаа юм найдвартай сэтгэл ханамжтай байгаасаа л гэсэн байх ёстой л гэж ойлгож байна. Тийм учраас өнөөдөр хүмүүс маань тийм жоох юм хараад тэр эрхээ жоо хараад божигноо ганц хоёр хоног зарцуулчих юм бол
заавал бүгдийн биш. Өөрөөр эрэгтэй ганц бүрийн гүйлгээ харчих юм бол тодорхой байна байгаа гэсэн үг. Зөв. За ойлголоо. За тэгээд энэ үрээ та хоёрын ярилцлага цаг маань өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр сонсогчдод манаас маш одоо тодорхой ойлгомжтой бас энгийнээр тийм ээ ярилцлага хүргэсэн стандарт хэмжил зүүн газрын хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын дарга Баярхүйд баярлалаа. Тэгээд өнөөдөр бид хоёр хэмжих хэрэгслийн баталгаажуулалт гэж юу вэ гэдэг сэдвээр ярилцлаа. Тэгээд танд ажил амжилт хүсье. За их баярлалаа. Та бүхэнд бас ажил амжилт хүсье. За баярлалаа. За яа. Зочны цаг нэвтрүүлэг